Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 хүрэлгэн дээр Сүгэт харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс хөрхөөс нь өмнө хөөрөлтцгөө их сураатагаар эх орноор минь сонио нэвтрүүлэг эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 26-ны баасан гарагийн эх орноор минь сонио нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар ган болдын ангараг нар ажиллаж байна. За, нэвтрүүлгээрээ өнөөдөр Улаанбаатар хотод болж байгаа үйл явдлуудыг болон орон нутгтай холбоотой мэдээллийг за мөн хэлийн чандад болж буй Монгол улстай холбоотой мэдээллийг хэрхэн сонсогч танд хүргэдэг. За мөн төрийн байгууллагын мэрэгчлэнтэй болон за хувийн хвшлийн байгууллагын мэрэгчлэнтэй за мөн орон нутгийн гацтгүйч нартай холбоотой сонсогч танд мэдээлэл хүргэдэг лээ. Ингээд өнөөдөр болж буй онцлог үйл явдлуудыг дурдаад эхнийхээ байгууллагатай холбогдъё. Өглөө 9 цагт технологийн 7 хоног хүрээнд дижитал эдийн засаг ба технологи төрүүнд сэдвт форум төрийн ордонд эхэлсэн. За 10 цагт Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулж буй Outbound Travel Mart 2025 гадаад аяллаа өдрөлт Сүхбаатарын талбайд болж байгаа. За 11 цагт 2024-өөс 2025 онд хэрэгжүүлсэн 14 грант төслийн үр дүнгийн хэлэлцүүлгийг Шинжлэх ухааны академийн эгч болгоны танхимд зохион байгуулсан байна. За 10 цагт бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьсан зэрэглэх зорилготой би хэлэн аяны нээлт нийслэлийн Баян дахь дүргийн 301-р цэцэрлэгт болсон. За 10:30 минутаас нийслэлийн онцгой байдлын газраас галалгааны аюулгүй байдал угаарынхийн асуудлаар нийслэлийн онцгой байдлын газарт бол мэдээлэл хийсэн байна. За мөн 11 цагт эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, онцлогооны дэвшилтэт технологи, шин эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн танилцуулах, эрүүл мэндийн технологи 2025 олон улсын үзэсгэлэн Эм банк аренад боллоо. За 13 цагт төрийн шагналт соёлын гай зүтгэлтэн соёуны жаргаж туйрсан бүтээлийн 60 жилийн түүх эрдэмшилгээний хурал үндэсний номын сангийн ерөнхийлөгчийн танхимд болж байгаа юм байна. За Ахмад уран бүтээлчдийн эртний сайхан хүндэтгэлийг үзэсгэлэн за Назрын нэрэмжит төрөлх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 5-ны хүртэл гарч байна. За цөлжилт газрын дороотол хуур ашиглалтын асуудлаарх олон улсын форум болон сургалт семинар плюс гэж зочид будалд үргэлжлэнэ. За сонсголгүй иргэдийн олон улсын 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Намрын ногоо өдрүүд өрхийн үйлдвэрлэл 2025 үзэсгэлэн худалдаа төв зэнгэлдэх хүрээлэнд болж байна. За Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн чанаман нэгдлийн хамтарсан чанад маань үзэсгэлэн Хууй арт галерейд гарч байгаа бол чөлөөлөлт арт түмэн инх тайван гэрэл зургийн үзэсгэлэн Оросын сошиал ухааны төвд олонний хүртэл болж байгаа. За Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байгаа лээ. За орон нутагт Завхан аймагт Хавдрагуу Монгол эмэгтэй төслийн багийнхан завхны говийн болон зүү орон суманд ажиллаж байгаа бол хэлийн чандад Японы Токио хотод мэрэгжлийн сумогийн Аки Башаа үргэлжилж байна. За волейбол эрэгтэйчүүдийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн Филиппиний Манила хотод үргэлжилж байгаа бол Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болж байна. За Солонгосын Гванжу хотод Парабайт харвааны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. За мөн бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын Бугт хотод олон улсын хүүхдийн спортын наадам болж байгаа бол Хятадын Чандао хотод жудо бүхийн гран-при тэмцээн эхэлсэн. За манай улсаас 15 бүх барилдах юм байна. За энэхүү мэдээллийг хүргэснийхаа дараа нийслэлийн замын хөрлөлийн газрын зам барилга инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Түшиг Эрдэнэтэй холбогдсон шинээр барьж байгаа замуудын талаарх мэдээллийг авъя. Манай Өө байна. Өдрийн мэнд хүргэе. өдрөнгөө Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3-аас эх орноор мань сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. Тэгэхээр манай сонсогчид маань шинээр барьж байгаа замуудын талаарх мэдээллийг хүргээч гэж холбогдлоо. за сайн бацхан та бүхэнд өдрийн төргий. За 2025 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 66 байрлалд шинээр автсан болон гүүрийн байгууламжийн ажил хийгдэж байна. За үүнээс одоогоор 40 байршил нь автсан ажилтнууд зорчих хэсэг хийгдээд одоо иргэд маань зорчоод явж байгаа. Үлдсэн 26 байршлын ажил маань нийтдээ 66% хэрэгжилттэй одоо үргэлжилж байна. За 11 сарын 30 гэхэд энэ үлдсэн байршлуудын ажлыг дуусгахаар ажиллаж байна. За энэ 66 байршил маань нийтдээ 136.8 км урт авто замын ажил мөн 1360 урт метр гүүрийн ажил хийгдэж байгаа.
За томоохон бүтээн байгуулалтуудыг энэ дундаас одоо туулын урдны замын бүтээн байгуулалтын ажил маань одоо эхэлчихсэн. Зураг төсөл маань үслэгдээд одоо гүйцэтгэх компани кемп байгуулах, туризм байгуулах ажил яг өчигдрөөс эхэлсэн. За энэ ажил маань 2028 онд дуусахаар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо мөн толгоотын улзрыг ард дэвшийн улзртай холбох 3.2 км автозамын ажил мөн 68% хэрэгжилттэй. Эхний 2.4 км автозамын ажил дууссан. Одоо ард дэвшийн хөргөмжлөлөө буюу одоо бидний хил цайснаар хороолын эцэстээр гүүрийн ажил мөн шугамын ажил хийгдэж явж байна. За мөн эрчим хүчний гудамж буюу одоо бас бидний ярьдгаараа станцын зам 2 игнээс одоо 4 игнэ болж өргөдөж байгаа баруун талын ажил маань ерөнхийдөө дуусаад зорчих хэсгээ нээсэн. Зүүн талын 2-3 км-ийн ажил одоо яг өчигдөр орой бид нар зорчих хэсгээ хаагаад 10 сарын 1-ний өглөө нээхээр ажиллаж байна. Тийм. За ингээд нийтдээ 66 төсөл арга хэмжээнээс 40 төсөл арга хэмжээ дууссан. 26 төсөл арга хэмжээ үргэлжлээд явж байна. Би яг өчигдөрхөн одоо бид нар чинь ингээл ер нь бол нэг юм ажил дэргэдэг маршрутаар явж чаад нэг үе гэрээсээ холдох юм аа. Тэгээ өчигдөр толгойч явлаа. Тэгсэн чи яг тэр нөгөө гимтлийн тэрүүгээр одоо шорон замаар явж байгаа. Тэгээд ингээд салаад ингээд цаашаа явсан байхгүй юу? Тэнгүүд тэрнгээр ингээд ийм миний ойлгосноор ингээ хаалт харахад харанхууд харахад ингээд тэрүүгээр гүүрэн байгууламж бариад одоо давхар замтай болох гэж би ойлгосон зүг үү? Тийм олон төвчний огтлцол. За. Тий. Толгоотоос ирж байгаа машин маань шууд одоо хоёр төвчний огтлцол буюу гүүрээр хорооллын зам руу орох. Мөн хорооллын замаас ирж байгаа одоо тээврийн хэрэгсэл маань нөхөн гарцаар буюу гүүрэн даавар гараад одоо сапорогийн улзрлуу өсөх. За иргэд буцаж иргэд бас толгойт руу хоёр их ингээд хоёр төвчний огтлцол тэнд хийгдэж байгаа. Зөв. За нэг үе бодволч манайх ялангуяа одоо сонгон найрхан дүүрэг гэр хороол дундуура аягүй сайн нөгөө зам тавигдсан юм шиг санагдсан л да надаа. Гэтэ ер нь яг хүмүүс ярьдэн штэ хийх нь яах вэ гол нь чанараа хачаа хачин юм харагдах юм гэд одоо ч гэсэн ингээ манай яг одоо лайвын доор бичсэн л байна л да. Тэгэхээр энэ нөгөө чанар манар энэ тал дээр нь яг хяналт миналтай ямар байгуулах нь тавиад яаж явдээ ер нь. За. Замбарлалын ажлын хувьд ерөнхийдөө яг тусгай зөвшөөрөлтэй компани зураг төслийг хийгээд за техникийн шаардлагыг боловсруулад тэрний дагуу ажил хийгддэг. За энэ ажилд нийслэлийн замын хөгжлийн газар буюу манай байгууллагаас захиалагчийн хяналтыг хэрэгжүүлээд өдөр тутмын ажилд нь хяналт тавиад баталгаажуулалтад явдаг. Мөн одоо энэ томоохон төслүүд дээр зөвлөх байгууллага буюу одоо техник технологийн зөвлөх үйлчилгээгээд яг энэ хяналтын чиглэлээр мэргэжсэн байгууллагуудыг шалгаруулаад тэд нар маань яг өдөр тутмын бүх ажилбар дээр хяналт тавиад баталгаажуулаад манад хөргүүлээд ингээд 3 талд ажилладаг гэсэн үг. Зөв. Тийм. Тэгээд одоо холбогдох бүх ноорм дүрм одоо стандартуудыг баримтлаад зураг төслийн дагуу тухайн ажил хийгддэг. Зөв. За ойлголоо. За өнөөдөр сонсогчид маань тодруулгаараа өргөсөн нийслэлийн замын хөгжлийн газрын зам барилга инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Түшиг Эрдэндээ баярлалаа танд. Ажлын амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За өргөжлүүл нэг мэдээлэл хүргээд дараагийнхаа байгууллагатай холбогдъё. За дараагийн өрх мэдээлэл маань Ховд аймагт холбоотой мэдээлэл байна. За мэдээллийн технологийн тэмцээнд баруун бүсээс 300 гаруй сурагч оролцож байна гэсэн байна. За баруун бүсийн аймагуудын ахлах ангийн сурагчдын дунд Хурдан Кап 2025 мэдээллийн технологийн 3 төрөл тэмцээн өрнөж байгаа юм байна. За тэмцээн анхудаа Ховд аймагт болж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчлэгийг сурчлан танилцуулах, бүхий л салбарт инновац их чадвартай бүтээлч иргэдийг ахлах ангиас эхлэн бэлтгэх, чиглүүлэх, дэмжих зорилготой байна. За энэ удаагийн тэмцээнд Ховд, Баян-Улгийн, Увс, Завхан, Говьалтай аймгийн ахлах ангийн сурагч Хурдан өсвөрийн клубын гишүүдийн төлөөлөл 300 гаруй хүүхэд оролцож байна. За тэд нисгэгчгүй нисэг төхөөрөмж буюу дрон жолоодлого, захим спорт, уран илтгэлийн төрлөөр өрсөлдөж байгаа бол шилдэг оролцогчид өнөөдөр тодорно. За дээрх тэмцээнийг зохион байгуулахад Захим үйлчил инновац харилцаа холбооны яам, төрийн захим үйлчлэгээний зохицуулалтын газар болон Ховд аймаг дахь төрийн захим үйлчлэгээний хэлтэс, иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарганы тамирын газар хамтран ажиллаж байгаа юм байна. За энэ хүү мэдээллийг хүргэснийхаа дараа Ховд аймгийн сэтгүүлч Саруултай холбогдсон мэдээлэл авъя. За Ховд Таймс сайтын сэтгүүлч Саруул.
Байна. Байна. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэндэ. За сайхан намарч байна уу? Сайхан намарч байна хөө. За бид өнгөцөө сонсогчдоо Ховд аймагт мэдээллийн технологийн тэмцээнд баруун бүсээс 300 гаруй сурагч оролцож байна гэдэг мэдээллийг хүргэлээ. Тэгээд танахаас энэ тал дээр мэдээлэл бэлтгэсэн үү? Илүү тодруулж ярих яриа байна уу? Өөр ямар мэдээлэл хүргэх вэ өнөөдөр сонсогчдоо? За тэр арга хэмжээ бас өчигдөр манайх нөгөө сурагчдын илтгэлийн тэмцээнийг очиж бас суралцсан байгаа. За. Энэ хийгээд тэгээд дэше бас нөгөө шилдэг 6 илтгэлийг хавтаас явуулсан байгаа. За одоогор тийм мэдээлэлтэй байна. Баруун бүсих болохоор нэлээд олон хүн хөдөлгөөний ихтэл за мөн сумдаас нөгөө утгагүй багш нарын баяр болох гэж байгаатай холбоотой аймгийн ер нь бүх сумдаас багш нар ирсэн багш нарын спортын тэмцээн болж байна. Аймгийн төв дээр. Амралтын 2 өдөр болох юм байна. Хэддэг өдөр илээ нөгөө орон даяар багш нар цалин нэмэхийг шаардаад зэрэг жагсаал их явсан шүү дээ. Тэр жагсаал танаа дээр болсон уу? Жагсаал нь болоогүй. Ерөнхийдөө нөгөө цахимаар багш нар нэлээд нэгдээд байгаа юм байлаа. За. Тий, биетээр бол болоогүй цахимаар нэлээд тэмцэж явах шиг байлаа. Бас юу яасан байна? Утга зохиолын 7 хоног аяны үрээнд уран бүтээлч болон уншигчдыг холбох олон ажил Ховд аймагт өрнөж байна. Тэгээд Нацад орчин миний хөтөлбөрийг уншиж захин хэлбэрээр иргэдэд түгээж гин гэсэн байна. Энэ тал дээр тодруулах хөргөх боломжтой байна. За энэ мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг бол авагдаагүй. За би тэгвэл дараа нь яриад өгчөө. За өөр ямар мэдээлэл хүрэх вэ? За хүүхдийн байгууллагын 100 жилийн яг 24, 25-ны 26-ны өдрүүдэд ингээ өнөөдөр сүүлийн өдөр тохиож байна. Тэгээд 100 жилийн хүрээнд ер нь онцлох юм бол манай аймаг хүүхдийн баян булаг гэж тусланга хувьчлалгүй ингээд авч үлдсэн бас сүүлийн нэг аймаг гэж онцолж илээ. Тэгээд хүүхдийн баян булаг туслан менежментийн гэрээгээр ашиглагдж байгаад за 3 жилийн өмнө ингээд шинжилэн засвар хийгээд бас үйл ажиллагааны ингээд докторж явж байгаа жил 100 болгон хүүхдүүдэд тусландаа авдаг юм үйл ажиллагаатай байгаа. За тэгээд дахиад нэг туслан бас барихаар аймагаас бас төсвийн төлөвлөлөөд газрыг бас тодорхойлсон байгаа юм байна. Булган суманд хүүхдийн туслан барихаар төлөвлөгөөнд нь орсон гэсэн мэдээлэл байна. Одоо танаа хүүхдийн туслан чинь нэг ээлжиндээ ер нь хичнээн хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм бэ? За нэг ээлжинд 100-аад хүүхэд аваад ах шиг байдیں۔ За. Аймгийн дээд хүчин километр вэ? Нэг 50 60 за нэг 60 70 юм болоо. Би яг нарийн тодорхой мэдэхгүй. Тэний хол 100 дотор тийм 100 дотор л байгаа тийм. Нэг 50 60 болвол гэж би юу яаж байна. Мэдээ насаа мэдгүй байна. За. Тийм. За тэгээд бас ер нь нөгөө нэг манай аймаг чинь бас жимс мод ногоо их тарьдаг гэж сүүлийн жилүүд онцлох юм бол айлуудын хашаанда айгүй жимсний мод тариалж байгаа. За тэгээ яг одоо нөгөө намрын мод тариалтын үе эхэлж байна. Тэгээд голын нөгөө буйнд голынхаа хойд хэсгээр гэр хороол буюу юм заслангийн бүс нутаг нэлээд байдаг. Тэгээд тэнд айлууд хашаанда маш ихээр жимсний мод тариалж байгаа. Таньдаг мэддэг хүмүүс сүүлийн үед айгүй их анхаарал татдаг болсон. Тэгээд ямар гоё юм би одоо ингээл айл алга ингээл хашаанда жимс мод тариал за нэг хэдэн жилийн дараа 5-10 жилийн дараа гэхэд бид бас жимснийхаа хэрэгцээг өөрсдөө ингээд хангаад авах боломжтой юм байна да гэсэн тийм бахархал төрж байлаа. Ер нь танаа Ховд аймаг чинь одоо юу гэдэг ингээд одоо аялал жуулчд ч гэдэг юм уу татах яг ингээд үзүүлэх яг юу байдаг вэ? За би бол Ховд аймгийн төв дээр очиод нөгөө нэг сангийн амбан билүү нөгөө сангийн хэрэм тийм тэрэн дээр очиж үзсэн. Өөр яг одоо юу гэдэм бэ? Аймгийн төв бол за одоо нэг хэдэн юм шид хэдэн хөшөө дурсгалууд бол байгаа. За тэгээд одоо аймгийн төвд одоо байхгүй гэж хэлэх хэцүү байх гэж хэлэх хэцүү. Ер нь нөгөө хүний өөрөө яаж харах юунаас хамаарна л та. Нэг том хотод чинь танаад байдаг лөө. Монгол. Тийм нөгөө Монгол утга манад байдаг өөдөөдөөс харсан. Тийм. Тэгээд нөгөө таравсны хөшөө байдаг. Тийм. Тэгээд тэр нөгөө нэг аршаан дээр нэг ийм чулуу молуу. За тэр яг нэг аршаал ургаж очих байгаа тийм. За ба ховдоос нөгөө Баяуулгийн энэ Мянгат сум уус центр явах зам дагуу аршаан байгаа. За тэгээ хан алтайн дуулал гэдэг ийм хөшөө байгаа бас их өвөрмөц
тийм юугаар хийгдсэн нэлээд тийм ер нь бол нэг олон жилийн дараа бол тийм маш тийм чухал урлагийн бүтээл гэж явах болов гэж миний хувьд бас боддог. Зөв. Тийм тэгээд за ер нь ингэж хүмүүсийн зам байдал, аж байдал нь бол бас ингэж их өөрмөц штэ. Ааха. Тэгтэл ер нь яг ингээд ховд руу ороод ирэхээр ер нь бол уус нь өндөрсөөл тэгээл том 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 чулуу хаднууд гарч ирээл тэгээл байшин малын хорон чулуун болоод байшингийнхэн дээврүүд хавтгаа болоод ирд юм бэлээ те. Тэгээ би энэ яагаад ийм юм бэ гэсэн чинь хүчтэй салхи шуурга мурга болвол тэгээд хамаад аваа явчт юм шүү те. Ер нь бол Тийм. Ер нь шуурга нөгөө болдог юм тодорхой хэсэг газрууд байдаг хүчтэй. Салхины хүч их явагддаг тийм газрууд байдаг юм бэлээ. Хэд хэдэн сум, 1-2 тийм сум байгаа. За тэгээд бас элчтийн ерөнхий шалгалтын сорилго бас болж байгаа юм байна. За. Өнөөдөр. Тийм. Тэгээ бас нэг мэдээд болгоход өнгөрсөн 2-3 жилүүдэд нэг Японы хүүхдийн өвөг сангийн төслөөр хэрэгжижсэн нэг юм ажил сурагчдыг нөгөө ерөнхий боловсролын сурагчдын ийм хувь хүний одоо ийм чадвар одоо хувь хүний чадхыг ийм сайжруулах юм төсөл хэрэгжижсэн. За. Entrepreneurship боловсрол олгох гэдэг. Тэгээд энэ төсөл өнгөрсөн жил дууссан. Тэгсэн чинь аймгийн боловсролын газар, тамгын газар нь хамтраад энэ төслийн ерөнхий нөгөө агуулга концепцийг өөрсдөө орон нутгийнхаа бас ингээд хөрсөнд нутагшуулаад авч үлдэж байгаа. За тэр багш нараа сургах ажил өчигдөр сургалт нь 2-3 өдөр ингээд болоод өчигдөр сүүлийн өдөр болж илээ. Тэгээд ер нь бол нөгөө манай боловсролын систем ч өөрөө нэг тийм юу штэ академик боловсрол нөгөө давмгайлсан байдаг. Тэгээд ерөнхийдөө энэ нөгөө хөтөлбөр хэрэгжснээр цаашдаа сурагчид хүүхдийг илүү нөгөө амьдралд ойр ийм чадвах эзэмшүүлэх тийм одоо хөтөлбөр арга хэмжээ хичээлээс гадуус ийм хөтөлбөр болж явах юм байна. Сургууль болгон дээр нэг анги хүүхдүүдийн өөрсдийнх нь сонирхлын дагуу хичээлж явахаар. Зөв. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдөр манай сонсогчдод мэдээлэл хүргэсэнд баярлалаа. За баярлалаа та бүхэнд. За үргэлжлүүлээд санитар ховд аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. За их зохиогч Нацаг Зоржийн уран бүтээлийг сурталчлаа гэсэн байна. За Ховд аймгийн Хөгжим драмын театрын уран бүтээлчид их зохиолч Нацаг Зоржийн Миний нутаг шүлгийг уншиж захин хэлбэрээр иргэдэд түгээж байгаа юм байна. За үүнээс гадна энэ сарын 24-нд зохиолчдыг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа бас зохион байгуулагдсан. Энэ үеэр их зохиолч Нацаг Зоржийн уран бүтээлүүдийг танилцуулж сурталчлах зорилго бүхээд тоглолт хийсэн байна. За ингэхдээ тус зохиолчийн уран бүтээлийн дээдсийг шүлэг, дуур, дуу, бүжиг, хөөмитэй хосолсон байдлаар үзүүлсэн нь иргэдэд сонирхолтой байсан байна. За мөн түүх, хайр, эх орон, ардын соёл, уламжлал зэргийг тодорхой дөрвүүдээр дамжуулан таниулахыг зорьсон нь онцлог байж. За түүнчлэн багш судлаачид учиртай 3 толгой жүжиг ба дуурийн уламжлал шинжилэл их зохиолч Нацаг Зоржийн намтран уран бүтээл сэдвээр илтгэл танилцуулсан байна. За харин өнөөдөр яруу найрагтай өдөр сэдвийн хүрээнд өдрөлөг уулзалт болно. За үргэлжлүүлэн энэ сарын 27-нд буюу маргааш уран бүтээлчдийн уулзалт сургалт зохион байгуулах бөгөөд зохиогч ирэх оюуны өмчийн талаар мэдээлэл танилцуулахаар төлөвлөжээ. За энэ нь иргэд өсвөр залуу үеийнхэнд яруу найраг утга зохиолын үнцнийг таниулах, түгээн сурчлагад чухал ач холбогдолтой юм а. Дээрх үйл ажиллагааг зохион байгуулахад Ховд аймгийн соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, нийтийн номын сан, хөгжим драмын театр, зохиолчдын эвлэл хамтран ажиллаж байгаа юм байна. За энэхүү мэдээллийг хүргэснийхаа дараа яг одоо энэ нөгөө манай хажуу талд байдаг ажлын хажуу талд байдаг их тойруу гэдэг худалдааны төв байдаг шүү дээ. За энэ их тойруу худалдааны төвийн түрээслэгч мөнх гэрэлтэй холбогдоод бүгдээрээ бас их тойруугийн ер нь 7 давхар барилга байдгийн. За миний мэдж байгаагаар 7 давхарт нь фитнес байгаад байдгийн, өсчин гоо сайхан маникюр, сурмуус байж байгаа харагдтыг. За жолооны курс хүртэл байж байгаа харагддаг шүү. Тэгээ оюутлын газрууд байгаа харагдтыг. 6 давхарт нь нөгөө буйд манах тэнцэнс чи буйдан гавсан тавилга мавилга тий. За тэгээл нөгөө нэг юу одоо тэнцэнс чи бас манах хевсээ авсан. Тэгээд ерөнхийдөө ийм юмнууд тэгээд доошоо юу гэдэг юм би сайн мэдгүй. 2 давхарт 3-4 давхарт юу гэдэг нь мэдэхгүй. 2 давхарт ямарч байсан гоо сайхан байхны юм зарагдаад байдیں۔ За 1 давхраар бол богд банк байгаа. За тэмүүтээ Сүхбаатар дүүргийн одоо нөгөө нэг цонхны үйлчилгээ байдаг. За тэгээ махны худалдаа харагддаг. Тэгээ хүнсний худалдаа явж байснаа би 1 давхар руугаа болохоор бөөний төв болоо явчих тийм үү. За ямар ч байсан миний мэдж байгаа нь энэ. За тэгээд ямар ч байсан энэ их тойр улааны төвийн түрээслэгч мөнх гэрэлтэй бүгд хамт холбогдож мэдээлэл авъя.
Байна уу? Байна уу? За өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3 эх орноор мань сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. Тэгэд би бас нөгөө байнга үйлчлүүлдэг хүний хувьд их төрөгийн талаар өөрийнхөө л хэр хэмжээнд өөрийнхөө очдог давхруудыг бол нэг ийм байдаг гэд хэлжлээ. Гэхдээ манай сонсогчдод бас их төрийн худалдааны төвийн талаарх танилцуулгыг хүргээч гэж холбогдлоо. За сайн байцгаана уу. За би энэ их төрийн худалдааны төвийн 2 давхарт 2-21-т гэрэлтэх татвар хувцсыг ажилуулдаг түрээслэгч мөнх гэрэл гэж байна. За. Тэгээд манай их төрийн худалдааны төв маань болохоор Дүлгөөнүүрээс хойш Хомер офис гэж байдаг. Хомер офисын яг зүүн талд их төрийн худалдааны төв маань байгаа. Тэгээд 1-ээс 8 давхар. 8 юм уу? Би 7 давхар гэж бодоодсэн. За. Тэгээд их төрийн маань нөгөө юу гаднаас 100-аас 120 хүний юу машины зогсоолттой. Тэгээ ерөөсөө хүний хэрэгцээний бүхий төрлийн юунууд бараа бүтээгдэхүүнүүд ийм зарагддаг ийм том худалдааны төв байгаа. Тэгээ нэг давхартаа болохоор манай худалдааны төв би нэг давхар гэж байдаг шүү дээ. Тэнд болохоор хүнсний ногоо, гэр ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, жимс тэгээд одоо юу гэдэг арх хундааны бөөний төв нэг удаагийн хэрэгсэл гээд байгаа. Тэгээд нэг давхартаа болохоор нэг цэгийн үйлчилгээ байна. Богд банк байна, бүх төрлийн нэртэмүүд байна, эмийн сан байна. Тэгээд махны худалдаанууд байна. Манай махны худалдаач чинь бас нөгөө бензин мянга шиг зарагддаг байхгүй юу? Тийм үү? За. Тэгээд бүх төрлийн мах тэгээд нөгөө толгоо 5 цулын мах гэдүүлөө тэд нар бүгд байгаа. Тийм баха. Хашах мөөгийн хоёрыг бүр төрдөг ийм тор чирж ирээл маха авна гэж хэлдэг. Тэгээ шинэ махтай байдаг юм шүү. Хашах айгүй гахаа мах авдаг байхгүй юу? Гахаа авиргалаар гэдэг. За. Ерөөсө бүх төрлийн мах байгаа гэсэн үг. За. Тэгээ манай нөгөө махны худалдаач бас нөгөө яснууд жижиглэж хөрөөдөж машинддаг бас. За. Ерөөсөө л бүх юмыг амар хэлбэрээр ингэж байлгадаг байгаа. За. Тэгээд нэг давхарт маань бас нарийн бов, сүү тэгэл бүх хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа. Хоёр давхарт маань болохоор дотор хувцас, гар утасны дагаждах хэрэгслэл, амьд цэцэг, шашны бараа, одоо Монголын бадмын брэнд гэдэг байдаг шүү дээ давсны. За. Тийм брэнд хүртэл байна. За тэгээд хумсны маникюр, педикюр. Бадмын брэнд гэдэг чинь нөгөө нэг давсаар баах юм гэдэг мөн билүү? Тийм эмгүү имчилгээ гэдэг байдаг шүү дээ. Одоо ерөөсөө хүүхдүүд ханаа төрлөө гэхэд давсандаа ороод ч ерөөсөө өвчин зовлон идэгчдэг. Тийм гоё давсны дэлгүүр. Тэгээд ер нь бүхэл бараа бүтээгдэхүүнүүд байна да. 3 давхартаа болохоор эмэгтэй эрэгтэй бэлэн хувцас байна. 4 давхартаа 4 давхрыг харин юу гэдгийг мэдэхгүйсэн. За эмэгтэй эрэгтэй бэлэн хувцас 4 давхарт нь юу вэ? Тийм 4 давхарт бас гутал байгаа. За. Эрэгтэй хүмүүсийн гутал, хувцас тэгээд дээл. 3-4 давхартаа ерөнхийдөө дандаа нэг хувцас хүнрүүд нь бүгдээрээ төвлөрсөн байгаа. За. За 5 давхарт нь болохоор хүүхдийн хувцас, гутал, тоглоом. Тэгээд өөрчн спорт бараа, аялын бараа. За. Тэгээд эрэгтэй эмэгтэй гоё альсан гутлууд байна. 6 давхарт болохоор гэр ахуйн тарилгууд байгаа. Тийм. Тийм хөшиг байна. Манайх тэнцэнээс буудангаа авч ирсэн. Манайх тэнцэнээс ч буудангаа авч ирсэн. Тэгээ нөгөө нэг черри гэд байдаг штэ. Танаа 6 давхарт чинь черригийн хас болохоор зэрэг одоо энэ 100 би сая аялалд явахдаа майхан би хилдэг майхан авсан байхгүй юу? Ястаа амар заяа. Би одоо эмэгтэй хүмүүс ч нөгөө майхан цагаан байхад бас жоохон өндөрлөлтэй байдаг штэ тий. Тэгэнгүүт ерөөсөө тэнд нэг наашартаа нэг гэх нэг хүүхэд дуудаал нэг 20 даруулаад би өөрөө дахиад нэг нэмээд 10 дарчхад пүк гэж босчин заяа. Тийм майхан авсан. Тэгээд чигний гудс авсан. 3 аялын сандал авсан. Тичэнэс чин чэрэгээс чин аяллахаа энэ жилийн аяллахаа тэгээд нөгөө Био0 тэнгүүдээ Био0-ийнхаа гадуур барьдаг майхан заяа. Майханаа босгож жагаад тэгээд дотор нь Био0-ыг тавьчин тэгээд хүн амт нөгөө харж марахгүй амар тэгээд дотор нь ороод бийсэн. Тэнгүүдээ дахиад бас явуулын дүүш
10 литр ус ордог. Тэгээд тэрийг ингээд тогтоож аваад ингээд хөдөө хээр усанд орчин их амар ийм юмнууд 6 давхраас авсан. 6 давхартай л тийм аялын бараач нь бүх юмнууд нь нэг дараас цогцолсон байгаа зү. Яг үнэ. Тийм дээрээс нас хямдхан байгаа зү үнэн боломжтой. Тийм. За тэгээд 7 давхартай болохоор манайх Чирэг Монгол гэсэн гоё фитнестэй. Тийм тэрний чинь нүүрслүүлэгч юм байна. Тэгээд цагаараа бас дэше ороод сайхан фитнестэй орчин. Тэгээ IT-ийн газар байна. Өсчин гоо сайхан байна. Маникюр, педикюр нь байна. За тэгээ жолооны курс байна. Бас манай 7 давхарт. Тийм 8 давхартай болохоор дандаа офсууд байгаа. Тийм үү те. Тийм офс бүрэлдэхүүн хүмүүс байна. Зөв. За ингээд манай нэгээс 8 давхар хүртэл ийм гоё бүх үйл ажиллагаа нэгээд нэг дор төвлөрсөн ийм сайхан том худалдааны төв байгаа. Одоо манай худалдааны төв чинь яг үйл ажиллагаагаа нэгээд 4-5 дахь жилдээ болж байна. Зөв. За тэгээд иймэрхүү байна. За тэгээд нөгөө намрын налгын өдрүүдийг тохиолдуулаад бид нар бас өөрчлөлөгчтэй бүх бараа бүтээгдэхүүнүүдээ 10-аас 50% хямдрал зарласан байгаа шүү. За. Бүх давхрууд уу? Та нар ороод үзээрэй тий. Тийм үү. За. Тий. Тэгээ ер нь манай худалдааны төв чинь айгүй сонголт сайтай хэрнээ бүх зүйл нь маш хямдхан байдаг шүү. Би одоо угаасаа гоо сайхны ширээ авах гэж бас 6 давхраас чирэгээс авчиж авнаа. Тэгээ манай дэжгүүрүүд чинь бас Store Pay-тэй бүх нөө зээлийн аппликейшнууд бүгдээрээ юу яатсан байгаа? Хэрэгжүүлсэн байгаа. За. Тийм байна. Өнөөдөр сонсогчид маань холбогдож их тойроогийн одоо их тойроо худлааны төвийг танилцуулж өгсөн их тойроо худлааны төвийн түрээслэгч мөх гэрэлтэй баярлалаа танд. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та нарын ажилд ч амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За энэ жаргал тогч буудал энэ өсч сарна. Бар, ресторан, караоке гэдээ бас байгаа ах уу. Өстой нэг дор бүгд гинэ байхгүй. Дотор нь тийм байхгүй. Харин айгүй хоолны газартай штэ. Эдний хуушуур нь бүр амар гоё. Пешкинаас амар гоё тэр хоолны газрынх нь. Хоолны газар байгаа харин нэг давхартай хоолны газар байгаа шүү. За мэдээлэлүүдээ цааш нь өргөжлүүлээд хүргье. Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болсон байна. Эх орноор сони нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс үргэлжлэн эрхэм сонсогчтой шууд хүрч байгаа. Дараагийн өрх мэдээлэл маань Чингэлтэй дүүргийн 4-р хороонд хороо өрхийн эмнэлэг цагдаагийн эсхийн зогсолбор барилга ашиглалтанд орлоо гэсэн байна. За нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 4-р хороонд өрхийн эмнэлэг цагдаагийн эсхийн зогсолбор барилга ашиглалтанд орлоо. За тус зогсолбор нь 1201 м2 талбайтай бөгөөд зөөртэй 5 давхар барилга юм байна. За хороо өрхийн эмнэлэг цагдаагийн эсхийн зогсолбор барилга ашиглалтанд орсноор иргэдэд эмнэлгийн анхан шатны яралдаад тусламж үйлчилгээ нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэгтүүдийгүү төрийн үйлчилгээг түргэн шуурхай өргөхөд чухлаач холбогдолтой юм. За тус цогцлборын барилгыг EPS Group гүйцэтгэгч нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлжээ. Өргөжлүүлэн 2 дугаар тойрог зам төсөл хэрэгжснээр төгжрлийг 23 хувиар бууруулна гэж тооцоосон байна. За Улаанбаатар хотын төвчрлийг бууруулах зорилгоор автосамын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж байгаа. За эдгээрийн нэг нь шин тойрог автозам төсөл юм а. Уг төсөл нь 1-р тойрог зам, 2-р тойрог зам гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байна. За 1-р тойрог зам төслийн техник эдийн засгийн үнэлгээг боловсруулж дууссан бөгөөд нийслэлийн худалдаа авах харилцааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарласан. Харин 2-р тойрог зам төслийн техник эдийн засгийн үнэлгээ урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг бүгд найрамдах Хятад улсын Гуандо мужийн зам тойрын төлөвлөлт зураг төслийн хүрээлэн групп хувьцаат компани гүйцэтгэж байгаа юм байна. Тус ажлын үйл явц 80% байгаа юм байна. Техник эдийн засгийн үнэлгээний хүрээнд инженер, геолог, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, ус зүйн урьдчилсан судалгаа, трассын давууд за нэгийг харьцан 500 масштабтай байр зүйн зураглал зэрэг зураг төслийн суурь ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн автозамын трасс төлөвлөлт, хучилт, гүүр хоолой, уул зур огтлолцол, инженерийн шугам сүлжээ зэрэг техник эдийн засгийн үнэлгээний дунд шатны ажлууд 90% гүйцэтгэлтэй байна. За 2 дугаар тойрог зам төсөл бүрэн хэрэгжснээр нийслэлийн автозамын хөдөлгөөний төвчрлийг 23 орчим хувиар бууруулна гэж тооцоолж байгаа. За энэхүү замын трасс нь хотын захын бүсийг хамрах бөгөөд дэд төвүүдийг холбох 2 чиглэлтэй маршрутаар хэрэгжихээр төлөвлөгдсөн. За баруун чиглийн маршрут нь 22-ын товчоноос эхэлж
дахилтын авт зам, найрамдлын зам, нарангийн гудамжны төгсгөл, улаан чулуутын хогийн цаг орчмоор дайран өнгөрч Баян ушины уулзалт хүрч 1-р тойрог замтай холбогдно. Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24-р хороо Сэтгсэн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай Гачууртын чиглэлд үргэлжилж эцэст нь Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн. За эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын өсвүүдийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх ач холбогдолтой юм а. Яана одоо уул ингээд шин гой замууд баригдаал гэдэг. Тэгээд тэмдэг тэмдэглэгээ сайн тавихгүй бол одоо мань зэн шиг ингээд зам мэдгүй юу аач мэдгүй одоо энэ хаашаа явж чад хаа өрхөөч мэдгүй ингээд урдаг машинаа параг худалч дагаа явж байгаа хүмүүс айгүй хэцүү шүү дээ. Тэмдэг тэмдэглэгээ сайн тавигдах байлгүй дээ тийм ээ. За ууланчгаа сайхан замууд баригдгаал төлөвлөгдөөд л байгаа юм байна. За дараагийн мэдээ Говьалтай аймагтай холбоотой мэдээлэл байна. Зөнхлөн тохиолдох халдварт өвчнүүд сэдвт сургалт зохион байгууллаа гэсэн байна. За зөнхлөн тохиолдох халдварт өвчнүүд сэдвт сургалтад төрийн болон хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагуудын 116 эмнэлгийн мэрэгчлэлтэй хамрагдлаа. За Говьалтай 80 нэмэх эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн мэрэгжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор халдварт өвчин судлалын үндэсний төв Говьалтай аймгийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар хамтран 9-р сарын 25-наас 26-ны өдрүүдэд зөнхлөн тохиолдох халдварт өвчнүүд сэдвт сургалт зохион байгууллаа. За сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн засаг даргын орлогч Инх Наран, эрүүл мэндийн газрын дарга Баатар Чулуун, халдварт өвчин судлалын үндэсний төвийн эдийн засаг төлөвлөлт хариуцсан дэд захирал Шинхүү, хүний нөөцийн албаны дарга Баяр сайхан нар мэдлэгээ дэвшүүлж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм а. За сургалтад эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, уламжлалт ангаах ухааны нэгдсэн эмнэлэг, зооноз өвчин судлалын төв, өрх сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, ангаах ашиглах ухааны үндэсний сургуулийн Говьалтай аймаг дахь ангаах ухааны сургууль, хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт 116 эмнэлгийн мэрэгчлэлтэй хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн тухай эрүүл мэндийн газраас танилцууллаа. Сургалтаар улаанморхоо өвчний оншилгоо, ялхан оншилгоо, эмчилгээ, хоолны хорлох талбарын дэгдэлт, эмнэл зүй оншилгоо эмчилгээ, уушигны сүрийн өвчний оншилгоо эмчилгээ, бэлгийн замаар дамжих халдваруудын оншилгоо эмчилгээ, томуу төс өвчний нөхцөл байдал, уушигны сүрийн өвчний оншилгоо эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент, эмнэлгийн тусламж үйлчлэгээтэй холбоотой халдварыг хандах, эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналт сэдвийн хүрээнд халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэрэгжилтнүүд мэдээлэл зөвлөмж өгсөн байна. Өргөжлүүлээд Төв аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. Номын баяраар анги хамт олон найз нөхдөөрөө өртөөчүүлсэн аялал хийлээ гэсэн байна. Төв аймгийн нийтийн номын сангийн гадна талбайд 38 дахь удаагийн номын баярыг өнөөдөр зохион байгуулж 300 гаруй хүүхэд багчууд сурагчид оролцлоо. За номын баярын хүрээнд миний нутаг шүлгийн уншилгын уралдаан, хуучин ном солилцоо, шин номын худалдаа, уран бичвэр, асуулт хариултын тэмцээн зэргийг зохион байгуулсан. За Төв аймгийн нийтийн номын сангийн захирал Нямбаяр, Монгол Улс ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулдаг үндэсний бичих соёл номын өдрүүдийн хүрээнд номын баяраа өнөөдөр тэмдэглэж байна. Номын баярын зорилго нь нийтийн уншилгын соёлыг дэмжих, номын сангийн өв санг баяжуулах, хүүхэд залуусын боловсрол тэмүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний бичих соёлыг түгээн дэлгэрүүлэх юм а. Энэ удаагийн баярын онцлог нь анги хамт олон найз нөхдөөрөө өртөөчүүлсэн аялал хийх, уншигчид өөрсдийн уншиж судалсан номоо солилцох, борлуулах, мөн өөрсдийн хүссэн загвараар номын хавчуурах хэлээ. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын хүүхэд багчуудад шагаан наадгааг зааж Монгол гэрийг барих, буулгах хичээлийг сонирхууллаа. Мөн жил бүрийн номын баярт хүүхдийн ном эрэлтэгтэй байдаг бол энэ жил хүүхдийн номноос гадна зохиолч Дуламсүрэнгийн хүсэл хяслын загт ном эрэлтэгтэй байгааг албаныхан хэлсэн байна. Өргөжлүүлээд улсын 2 дугаар төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 5 дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэлээ гэсэн мэдээлэл хүргэе. За ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулсан эдс эргэтэн шилжүүлэн суулгах төвийнхэн 5 хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгажээ. Тодорхойлбол улсын 2 дугаар төв эмнэлгийн эдс эргэтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах 5 дахь удаагийн мэс заслаа амжилттай хийсэн байна. За тус төвийн ерөнхий мэс заслын дасгийн мэс заслын эмч онон за бүгд Солонгос улсын Samsung Medical төвийн эргэтэн шилжүүлэх суулгах дасгийн профессор Ким Жон Ман тэргүүтээ багийн гишүүд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төвлөр болон холбогдох зөвлөхүүд газрын дарга нарт мэс заслын үр дүнгээ танилцуулжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн дэмжлэгийн дунд Эрдэнэт үйлдвэрийн 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шин төв ашиглалтанд орж дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн багж тоног төхөөрөмжтой болсон юм. За энэ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи нутагшаа хүмүүсээ сургаж бэлтгэх зэрэгт томоохон дэмжлэг болсныг эмч нар ярьлаа. За мөн төвийг богино хугацаанд ажилтнанд оруулах, өвчтөн донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын үр дүнг сайжруулах, эргэтэн шилжүүлэх мэс заслын хүлээгдлийг багасгах, гадаад руу зорих иргэдийн урсгалыг бууруулах,
эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчлэгээ авах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тууштай дэмжлэг үзүүлсэн ерөнхийлөгч болон тамгын газрын хамт олонд талархал илэрхийлсэн байна. Эдээс эргэтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос бэлтгэлээ хангаж өнгөрсөн 3 дугаар сард анхны мэс заслаа хийсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгуулсан 5 хүн доноруудын биеийн байдал сайн эмнэлгээс гарч хяналтанд байгаажээ. Төв байгуулахын төлөө хамтран хичээн зүтгэсэн болон элэг шилжүүлэн суулгах 5 дахь мэс заслаа амжилттай хийж Эрдэнэт хүний амнаас эрүүл мэндийг аварсан эмч нарын баг хамт олонд тамгын газрын дарга үйлс төгөлдөр ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ. Энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих, иргэд хоорондын нөхөрлөл бэхжихэд оруулж буй үнэтэй хой нэмэр гэдгийг тэмдэглэлээ. Мөн ерөнхийлөгч өрөөсөх альва төвшөлтөд санал санаачлага тэр дундаа эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдгийг хэллээ. Улсын 2 дугаар төв эмнэлгийн эдис эргэтэн шилжүүлэн суулгах төв эх оноос элэгнээс гадна бөөр, уушиг, нойр булчирхаа шилжүүлэн суулгах, робот мэс засал нэвтрүүлэх 2028 он гэхэд 50 мэс засал хийж улмаар амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ. Өргөжлүүлээд Архангай аймагт холбоотой мэдээлэл хүргэе. Насан туршийн суралцгын төв 92 мянган хүнд хүрч ажиллажээ гэсэн байна. Архангай аймгийн иргэн бүрийг хөгжүүлж, орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй сургагч багш нарын нэгдэл болох аймгийн насан туршийн суралцгын төвийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тэд энэ хугацаанд эергийг хэвшүүлж, ирээдүгөө гэрэлтүүлээ. Өөрийгөө хөгжүүлж, өөрөөрөө манлайлалын уриалгыг дэвшүүлж, орчин цагийн техник технологийн дэвшил, шин цагийн арга аргачлалаар өдөр бүр суралцаж, альваад шинжлэх ухаанчаар хандан судалж, нэгтгэсэн сургалт зөвлөгөөгөө аймгийнхаа иргэн бүр, хүүхэд бүр түгээн дэлгэрүүлсэн нүр их ажлыг амжуулжээ. Архангай аймгийн насан туршийн суралцгын төв нь 10 жилийн хугацаанд бүх насны иргэдийг албан бус боловсрол, амьдралын орчинд суралцах, эрхтгч боломжийг бүрдүүлэх зорилгоор цахим контент бэлтгэх, орон нутгийн иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, сургалтын хэрэгцээний судалгаанд үндэслэн захин болон танхимын сургалтууд, аян нөлөөлийн ажлыг тогтмол зохион байгуулах, боловсрол нөхөн олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, боловсролын салбарын бусад байгууллагатай хамтран ажиллах гэсэн үндсэн 3 чиглэлийн ажлыг тогтмол явуулж, давхарцантайгаар нийт 92 мянган хүнд боловсролыг түгээж ажиллажээ. Насан туршийн суралцгын төв нь аймгийн шинжлэх ухаан инновацийн төвийг хариуцсан ажилтдаг бөгөөд өнөөдрийн байдлаар Оюун ухааны академийн Архангай салбарт 107, Эрдэм систем төвд 65, англи хэлний Грепсит хөтөлбөрт 10, байгалийн ухааны лаборатори ангид 326, захин сургалтын танхимд 105, нээлттэй танхимудаар 3813 гээд нийт 4500 орчим хүүхэд залуус иргэд зорин очиж суралцж байна. 2012 онд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор насан туршийн суралцгын төвийг байгуулах эрхцэн үндэс болсон байдаг. Архангай аймагт 2015 онд аль бие ёсоор байгуулсан түүхтэй байна. Өргөжлүүлээд 2 дугаар тойрог зам төсөл хэрэгцснээр төвжирлийг энэ мэдээ чинь орсон штэ тий. Баянгар аймагт холбоотой мэдээлэл хүргэе. 10 давхарт үүрэг гүйцэтгэх хүчин чадалтай автомеханиктай боллоо гэсэн байна. Баянгар аймгийн онцгой байдлын газарт Галтмөр унтраах 32 м урттай автомат шат бүхий барилгын 10 давхарт үүрэг гүйцэтгэх хүчин чадалтай автомашин автомеханик шат олгожээ. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Франц Улсын засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориултын автомашин нийлүүлэх 2 дугаар шатны төслийн хүрээнд тус автомашиныг олгосон байна. Автомашиныг хүлээж авах үйл ажиллагаа нь Баянгар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлын дарга, гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Инхбат, засаг даргын орлогч дарга Наранбаяр, Баянгар сумын засаг дарга Насан Батнар оролцож албаны үйл ажиллагаанд амжилт хүслээ. Баянгар аймагт орон сууцны өндөр барилга олноор барьж буй өнөөгийн нөхцөлд аврах ажиллагаа зохион байгуулахад техник хүчин чадлын хүрэлцээ дутамгийн үүднээс олон хүндрэл үүсэж байсан бол энэхүү автомеханик шат бүхий автомашинтай болсноор эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах боломж бүрдсэн байна. Өргөжлүүлээд 9-р сар гарснаас хойш угаарынхийн хордлогын улмаас 5 хүн нас оржээ гэсэн мэдээлэл хүргэе. Би өчигдөрхөн бас 2 хүн өнгөрчлөө, өчигдөр нь 3 хүн өнгөрсөн, уржигдөр 3 хүн өнгөрсөн байна. Ингээд тэнцтэй нийт 5 хүн өнгөрсөн юм уу гэж ярьжсэн. Тэрний тодруулга багш байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарынхийн хордлогын өдөр тутмын тоо мэдээг гаргаж байгаа. Тус төвийн мэдээлснээр 9-р сар гарснаас хойш угаарынхийн хордлогын улмаас 5 хүн нас оржээ. Ердөө 26 хоногийн дотор тийм ээ. Өнөөдөр ч 9 сарын 26-гийн 9 сар гарснаас хойш 26 л хонжоохот 5 хүнээс орчиж. Тухайлах юм бол энэ сарын 23-ны өдөр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд угаарынхийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 81 нас барсан 3 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийг байршлаар навч үзвэл Согн архан дүүрэг, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хаанул дүүргийн нийт 31 өрхийн 81 иргэн угаарынхийн хордлогонд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Үүнээс галын шалтгаан
шалтгаанд 28, угаарынхийн шалтгаанд 1 нас баралт бүртгэгдэж нийт 2 өрхийн 3 иргэн нас оржээ. Мөн 9 дугаар сарын 24-ний өдөр 1 өрхийн 2 хүн угаарынхийн шалтгаанаар амь ирсэн байгаа. За угаарынхийн орлогоос сэргийлэх 5 зөвлөмжийг хургуулсан байна. Яндан зуухны битүүмжилийг тогтмол шалгах, угаарын хий мэдрэгчийг зөв ашиглах, тогтмол ажилуулах, гэртээ тамхи татахгүй байх, гэр байшингаа сайтар дулаалах, агаар сэлгэлтийг тогтмол хийх. За дараагийнх нь Дархан уул аймагтай холбоотой мэдээлэл байна. Орхон сумын төмөс хүнсний ногооны 20 орчим хувийг дангаараа хангадгаа гэсэн байна. За улсын тэргүүний Орхон сум дотоодын төмөс хүнсний ногооны 17-оос 20 орчим хувийг дангаар хангаж байгаа. За ганта жилийн халуунд ч тус сумын иргэн аж ахуй нэгж байгууллагууд хаврын тариалтын өршөмийг намрын улиралд хүртгэхийн тулд хөдөлмөрлсөөр иржээ. Жимс ногооны сангийн аж ахуй нэрээрээ улсдаа танигдсан Орхон сум 58 жилийн түүхтэй өнгөрсөн хугацаанд Хүн амын хүнсний хэрэгцээний чухал хэсэг болсон нарийн ногоо тарьж ургуулж үйлдвэрлэж байгаа. За 1000 гаруй өрхийн 3084 иргэн оршин суудаг тус сум энэ жил 1675.7 га талбайд 324 өрх 6 аж ахуй нэгж байгууллага тариалалт хийжээ. Хүнсний ногоо 1430.6 га талбайгаас нийт 33.8 мянган тонн ургац сураа авахар урьдчилсан судалгаа гарсан. За одоогийн байдлаар 192 га талбайгаас 5 төрлийн 1757 тонн хүнсний ногоо хураа авсан байна. Цагаарын нөхцөл байдал хүндхэн хур тунд зороогүй хуурашилт ихтэй энэ жил услгааны систем болон бусад туслахаа ашиглажээ. Орхон ерөө шарын голын бэлчээр нам дор газар байрлалтай, тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой, үржил шим сайтай, хүрэн бор хөрстэй тус сумын тариалан чөрхүүд ургац сураалтаа эх сарын эхэнд дуусгахаар арилж байна. Ургац сураалтад оюутан залуус оролцож намрын ажилд гарч байна. Цаашид эргэлтийн талбайг нэмэгдүүлж улсын төмөс хүнсний ногооны хэрэгцээний хангамжийг нэмэгдүүлэх боломж бас бий гэж утсан байна. За яалтчгүй одоо нөгөө нэг Дархан хот байхад бол энэ бид нар Жимс ногооны сангийн аж ахуй Жимс ногоо гэж ярьдаг байсан. Ер нь зөв Жимс ногоо руу явлаа л гэж ярьдаг байсан. Жимс ногооны сангийн аж ахуйсан тэрч битгий хэл би нөгөө өмнө нь хэлчихсэн шүү дээ. Энд чи одоо консервийн үйлдвэр байдаг байсан тий. Одоо бүх юмнуудаа консервлаж одоо даршилсан ногоо өгөрцөө тий. За консервлаж гаргадаг байсан. Балгаарын одоо бүр мэрэгжилтэнгүүд нь хүнсний технологичуд нар балгаар төгсөж ирсэн юм мундаг хүмүүс ажилдаг байсан. За тэгээд сүүлдээ манайх чин Дархан уул болоод ингээд 4 сумтай Дархан сум, Орхон сум, за Шарын гол сум, Хонгор сум гэдэг ингээд 4 сумтай болсон. Тэгээд Орхон сум гэж нэрлэдэг болсон. Гэтэ одоо ч гэсэн Жимс ногооныхон маань ногоогоо тарьсаар байгаа. Ер нь бол яг яалтчгүй газар тариалангийн бүс нутгал та. За нэг мэдээлэл хүргээд тэг нэвтрүүлгээ дуусгая. За Ус аймагт холбоотой мэдээлэл хүргэе. Эх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгах төслийг авч хэлэлцэж байна гэсэн байна. За өнөөдөр хуралдаж байгаа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид хуралдаанаар 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах хэд хэдэн томоохон туслаар хэмжээг авч хэлэлцэж байгаа юм байна. За тодорхойлох юм бол хөнгөн болон хүнд үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрийн аргаар бэлдсэн махны хэмжээг ахиулах, стандартын шаардлага хангасан хөдөө аж ахуйн гаралтаа түүхэд бүтээгдэхүүний тоог хэмжээг нэмэх чиглэлийн төсөл арга хэмжээнүүдийн талаар хурлын төлөөлөгчид хэлэлцэж байна. За энэ хүрээнд Ус аймагт баруун бүсийн хэрэгцээг хангах, гурил тэжээлийн үйлдвэр байгуулах, олон улсын стандартад нийцсэн чацаргаанд боловсруулах үйлдвэрийн зураг төсөв, техник эдийн засгийн үнэлгээ хийлгэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн агропарк байгуулах ажлыг эхлүүлэх, сумдад анхан шатны малын нядалгааны цех байгуулах, малын гаралтай түүхэд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах зэрэг ажлыг хийх юм байна. За энэчлэн эх онд 28 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 9 тэрбум 560 сая төгрөг зарцуулах хөгжлийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид хуралдаанаар хэлэлцүүлж байгаа юм байна. За орон нутгийн цаг нэвтрүүлгийг хөтэлдэг байхад Ус аймгийн мэдээлэл айгүй дутмаг байдаг байсан. Яг л зэрэг айгүй тийм хүнд сурталтай гэх юм уу ядж яхад нөгөө аймгийн засвар намын газрын хэвлэл мэдээллийн албаныхантай холбогддог байсан. Тэгээд нэг мэдээлэл өгнөгийг өгөхгүйг нь уцаа авахгүй байна гэдэг. Ер нь айгүй дутмаг байдаг гэсэн. Тэгээд одоо харин манай нэвтрүүлгээр Ус аймгаа төлөөлөөд мэдээлэл хүргэх сонирхолтой одоо Ус аймгийн сайт, телевиз тэ одоо сонин өөр одоо юу байдیں۔ Радио за тэр засвар намын газрын хэвлэл мэдээллийн албаныхан сонсож байгаа бол та нар ч угаасаа нөгөө сонгуул болохоор нөгөө засгийн солигдчихоор бас хэвлэл мэдээллийн албан дагаал солигддог шүү дээ. Тэгээ одоо солигдсон байх гэж бодож байна. Тэгээд холбогдоорой. Тэгээд аймагтайгаа холбоотой мэдээллүүдийг хүргэх боломжийг эх орноор мань сони нэвтрүүлэг 21 аймгийнхандаа бүгдэнд нь нээлттэйгээр олгож байгаа шүү гэдгийг бас дуулгачаа. За энэ үрээд 2025 оны 9 дугаар сарын 26-ны Баасан гарагийн эх орноор мань сони нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөрхөөс өмнө хөөрөлцөхгүй их сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамт байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Өргөжлүүлэн эрхэм сонсогч үзэгч та элдвэж би нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3